Дүргийа. Юуны өмнө хамтарсан засагт орж ажилласан, арчилсан нам, хүн нам талархаж байна. Тэр дундаа манай барилга хот байгуулалтын салбарыг манлайлж, хөгжлийг дэмжиж ажилласан Эрдэнэ бүрэн сайд, Батцуур сайдад баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр энэ танхимаас ямар ч шийдвэр гарсан бай, хоёр зүйлийг хэлхийг хүсэж байна. Монголын залуучууд худалдагдаагүй. Төрийн өндөр албан тушаалтны хувьд, ёс зүйн хувьд ил тод байгаа чекс. Өнөөдөр ч тэр байр суурин дээр байгаа. Монголын шинэ үе өөрсдийн ирээдүй мөрөөдлийг худалдахгүй. Бид эх орондоо сайхан амьдрахыг л хүсэж байгаа. Тэр шаардлага л тавьсан. Чуулганыг одоо ч гэсэн үзээд сууж байгаа. Нийгмийн оролцоотой идэвхтэй байгаа залуучуудаа баярлалаа гэж хэлмээр. Улсын хурал ямар ч шийдвэр гаргасан бай, ирээдүйд итгэх итгэлээ битгий алдаасаа гэж хүсэж байна. Хоёрдугаарт, хамтарсан засгийн газар удаан хугацаанд гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлснийг бид мартаж болохгүй. Өнөөдөр итгэл хүлээлгсэн бай, үгүй бай, төрийн бодлогыг тууштай үргэлжлүүлж, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын хөгжлийг тэргүүнд тавьж, цомхон, чадварлаг, үр дүнтэй ажиллахыг засгийн газраас хүсэж байна. Улсын их аршигыг иргэдийн сайн сайхныг нэг тавьж, ёс зүйтэй, зарчимтай, гол нь нийгмийн мэдрэмжтэй, эвийг эрхэмлэж ажиллахыг энд сууж байгаа бүх гишүүдээс хүсэж байна.